За өнөөдөр түүхээс гадна өв соёлоороо бахархах өдөр юм. Монголчууд эрт үеэс малын яс, амьтны ясыг онцлог тулгуурлан ясан эд эдэл хийж ирсэн түүхтэй. За ингэхдээ үүнийг хэрэглэх явцдаа сийлбэрээр чимэглэн урлагун гайхамшигт өв болгон хөгжүүлж ирсэн юм. За тэр дундаа оюуны соёлыг илэрхийлдэг шатрыг ясаар уралсан олон бүтээл өнөөдрийг хүртэл өвдөгдөн ирсэн нь монголчуудын ур чадвар, уран бүтээл сэтгэлгээг харуулж байна. Тэдгээрээс дурдвал 1 см орчим хэмжээтэй шатар уралсан байдаг нь өдгөө Монголын үндэсний музейд хадгалагдсан үлджээ. Жиг хэмжээтэй шатрыг бол ер нь урчуудын арталаас тухайн үед хийсэн байх гэж яг манай дээр одоо сан гөмрөг болоод архив тэмдэглэгдсэн бол хийсэн одоо эзэн нараа тодорхойгүй тухайн үедээ бол энэ урчуудын арталаас хийсэн байх. Мөн одоо энэ маш жижиг 1 см орчим хөрөхгүй энэ шатрыг хийхдээ бол тухайн одоо ясан сийлбэрийн урлаачийн урд үе болоод одоо мэдрэмж шаардагдаж байгаа юм. Сийлбэр байна. Ясан сийлбэр нь уран бүтээлчээс маш их чадвар цаг хугацаа шаарддаг. Монгол сийлбэрчид ясан сийлбэрийг бүтээхдээ мал амьтны ясны төрөл, бүтэц, өнгө хэлбэрийг онцгой нарийн мэдэрч түүний байгалийн хувьшгүй шинжийг алдагдуулахгүйгээр урлах арга ухаанаараа ялгардаг. Ясан сийлбэрийн түүхийд голчлон зааны соёо бугын хэвээр малын яс байдаг. Монгол ясан сийлбэр Монгол аж ахуйтай төлхөө холбогддог учраас 5 хошуу малыг ихээхэн дүрсэлсэн байдаг нь шатарт ч тусгалаасан байна. Жишээлбэл энэ хоёр дээр байгаа энэ шатар бол самбуугад дурсгасны шатар байгаа. Сум модон дээр одоо ирмэг дээгүүр нь Монголын уламжлалт хээ угалцгийгээд энэ шатрын одоо хөлөг амтныг дүрсгтэй бол их хвсний эцэг мал одоо бух болоод тэмээ морь болон тэрэг тэгээд одоо хүүгийн жишээлбэл юм бол хонь дүрсэлсэн ийм дүрслэлтэй ийм зааны ясаар хийсэн шатар байна. Аливаа урлагийн бүтээл тухайн нийгэм цаг үеийнхээ гэрч тусгал нь байдаг. Энэ жишгээр социализмын үед чойсон Сталин нарыг зааны ясаар урлаж, бэлэг дурсгалын зорилтоор энэ төрлийн бүтээлүүдийг урлаж байжээ. Энэ мэт ясаар сийсэн олон үзмэрийг Монголын үндэсний музейд зочилсноор үзэх боломжтой. Ясан сийлбэрийн гайхамшигт өв сэдвчилсэн тусгай үзэсгэлэнд тус музейн 150 орчим үзмэрийг дэлгэсэн нь анх удаа болж байгаамаа. Энэ сарын 30-ны хүртэл үзэгчдэд үнэгүй үзүүлэх юм.